За олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан онцгой байдлын байгууллагын 12 албаагч хоромлоо. За тэдний нэг нь Гал Төмөр унтраах 30 дахь ангийн гал сонигч ахлагч Баяр Магна. За тэрээр 2017 онд шүлхийн өвчин гарах үеэр 20 сарын дэглэмд ажиллаж байхдаа их нэртэйгээ танилцж байжээ. Эхнэр Баасан Баяр нь Хаан уул дүүргийн 16 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн их хэмжээр ажилладаг. За өөрөөр хэлбэл тэд гэр бүлээрээ хүний амьнаас аврах цаг наргүй алба бүргийг гүйцэтгэн ажилладаг байна. Хормоо их аягүй хэцүү байдэн шүү дээ. Аягүй боломж олцоо олддгоо. Бид өөрөөсөө ойрын 1-2-3 жилдээ бол хийгээд төлөвлөөгүй байсан. Тэгээ гинтийн ч гэсэндээ аягүй гоё болж байгаа маш их баяртай байна. Анх эмнэлгээс ирж нэг бидрийг бас нэг албаа агчнаас эрүүл мэндийн талаас анхаарал тавьдаг гэсэн. Тэгээд эмнэлгээс нэг эмч охин ирж ирсэн яг. Тэгэл анх тэнд талыг анхаарч танилцж ирсэн за. Баяр Магна 13 дахь жилдээ онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд хамт олноороо 200 гаруй хүний амь аварсан бол гардан 36 хүний амь аварчээ. Улаанбаатар хотод гарсан бүхий л томоохон гал төмөрт ажилласнаас гадна ой хэрийн төмрүүдэд ч үүрэг гүйцэтгэж байсан. Ер нь бол хоёулаа үдээр хариуцлагатай хүний амьнаас их хариуцсан тийм ажил хийдэг. Тэгээ ер нь бол хүний амь аварна гэдэг бол аюу том буян шүү дээ. Тэгээд их сайхан санагддаг да ер нь бас хүний амь аварсныхаа дараа гэж бодож байхдаас үнэхээр бас дотроо аюу нөгөө хүмүүс ч дараад нь баярлалаа л гэж хэлдэг. Тэгэхдээ бүр их урам авдаг да. Ажилдаа оломд оролдог. Юу н жоохон хэцүү шүү дээ. Ялангуяа ой хэрийн төмөртөөр бүтэн сар шахуу нөгөө сүлжээгүй ямар ч холбоо өрөх боломжгүй шүү дээ. Тэгэхээр жоохон санаа зовдөг. Яаж байгаа бол ийж байгаа бол ер нь тэгэл галд гарлаа гэхээ нөө яасан бол доо гэж ямар нэгэн нөгөө аюулгүй ажиллагааны алдагдчих үедээ өөрт нь ямар нэгэн амь насанд нэрсэл гарч чаддаг гэж ер нь нэлээд санаа зовдөг шүү. Тэгэл яалтчгүй тэгэл гараад даваад ирдэг те. Харин Дэмчиг сүрэн агаараас 90 хайх аврах 111-р ангийн бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн ахлах тэслэгчээр ажилладаг бол эхнэр Хулан тус ангид сувилагчаар ажилладаг. Тэд 14 хоногийн өмнө хормын ясал зохион байгуулахыг мэдэж түүнээс хойш 2 охиныхаа хамт сэтгэл догтлон баяртай байлцсан байна. Мэдээж сэтгэл маш өндөр байна. Тэгээд ийм олуулаа, ийм өргөн дэлгэр ингээд хормын ордондоо ингээд байж байгаа өнөхөр сэтгэл өндөр. Анхандаа ерөөсөө итгэж өгөхгүй 1-2 хоног бас нэг жоохон шоконд орсноо тэгэл за өстой гоё юм болох юм байна да гэсэн яг л гоё зохион байгуулалтаа аягүй гоё болсон шин. Харин тэдний бие биедээ өгч байсан хамгийн үнэтэй бэлэг нь Манай нөхрийн болохоор надад нэг анх бэлгэжсэн чагнаар аягүй гоё нанданд орсон штэ бэлэг. Хамгийн нандин бэлэг бол одоо зөндөөл бэлэг л байл. Тэр нь бас хамгийн одоо нандин сайхан бэлэг одоо надад 2 хүү дөрүүл гэсэн хамгийн том бэлэг байна. Хоримдаа зориулаад нөхөртөө хормын дэлгүүр орж палаж авах мөчл хамгийн гоё байлаа ямар ч гэсэн. Юу ч хийсэн хамаагүй сонг гэдэг нь л амар таалаг. Тэгээд хоёр сайхан цэцэг шиг охидтуудаа бас тэгэл энэс илүү бэлэг ер нь одоохондоо алгалаа байна. онцгой байдлын байгууллагаас ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд тус хормын яслыг зохион байгуулж байна. Нийт 14 хос хормоо хийж байгаагаас маргааш 2 нь хийх юм а. Гол агуулга нь бол одоо нийслэл Улаанбаатар хотын иргэдийнхэн одоо амар амгалан аюулгүй байдлыг хангахын төлөө цаг наргүй одоо зүтгэдэг энэ албаагчдынхаа бас нийгмийн асуудлыг дэмжлэг үзүүлэх ялангуяа одоо залуу гэр бүл залуу одоо албаагчдынхаа гэр бүл болох одоо нийслэлийн үйл ажиллагааг зохион байгуулснаар одоо нийгмийн асуудлыг шийдэх нь бас тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Энэ ч үднээс одоо энэхүү арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна.